Хятадын иргэн шилд бичиг үсэг нь мэрэг төлгийн шаардлагаар анх үсжээ. Шан улсын хаад өхрийн далны яс болон яст мэлхийн хуйг дээр хүслээ бичиж галд шатаасны дараа үүссэн цувралт хагарлыг харж ирээдүйг тайлбарладаг байв. Эдгээр ясан дээрх бичээс хөгцсөөр өнөөгийн хан зүсэг үүсэх болсон. Түүхэнд олон хаант улс солигдож байсан ч Хятадын соёл ижил шинж чанараа хадгалахад бичиг үсэг ихээхэн нөлөөлсөн. Тухайн үед улс бүр өөр өөрийн дүрс үсгтэй дуудлаганч харилцан адилгүй байсан тул Цин Шихуанди дүрс үсгийг нэгтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Уламжлалт үсэг зүүн зарчмаар Хятад үсэг нь хэлбэр, дуудлага, утга гэсэн 3 хэлбэрийг өөртөө шингээсэн байна. Хятад үсэг нь зурлаг, бичих дараалал болон түлхүүр үсгээс бүтнэ. Түлхүүр үсэг тухайн үг, утга Хятад үсгийн язгуур болж өгдөг.